Байцгаана уу? Амьтанд хайртай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол эрэлэг гэдэг сэдвийн дор ярилцах болно. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтанда хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон эко үйлдэлийг ногоон оноо байгаль төрийн бас байгууллага эвнэтгэж ажиллаж байна. Нэвтрүүлэг НТV Одон радио 107 83.3 бүс остолгоноор та бүхэндээ хүрч байна. Студид хөтлөгч цогт орно хоёр ажиллаж байна. Тэр өнтергийг За хэдүүлээ ч одоо баг ирлизүүдийн 90 үед амьдраад байгаа юм шиг болж байна. Одоо бидний хувьд нөгөө цагаан бага бол цагаан бага, хүрэн бага бол хүрэн бага, чон бол чон өдр гээд дэлхийд байгаа нь бүхий л төрөл зүйлүүд бидэнд ингэж их шим тодорхой яг юм зааг хязгаартай юм шиг байдаг. Тиймдээ ч янз бүрийн сурах бичгүүдэд англи зүүн таксономд зүйлүүдийг тусдаа, тогтвортой хоорондын генетикийн хувьд тусгаар нэгжүүд мэт ингэж авч үзэж эволюцийн тусдаа шугамуд гэж дүрсэлдэг. Гэхдээ бодит байдал дээр заримдаа өөр зүйлүүд хоорондоо учирч, үржилт орж, ирлиз үр төлөх гарах нь одоо тийм илбэгшиж байгаа. Хүрэн бага, цагаан бага хоёроос пизли гэд бага. Чон, койот гэдэг юм чонтой ойрын төрлийн хамаатнаас бас бүр нохоо нийлээд кой wolf гэд ирлиз. Тэгээ наар бол белугагийн эрзэл, дарууны финчүүдийн ирлиз гэд. Ердөөсөө энэ ирлизүүд юм домгийн амьтад юм шиг байхан болж байна. Харьцангуй нь ховорч гисэн генетикийн судалгаагаар ирлизүүд ингээд илүү олон болоод байна. Өмнө биологчид зүйлүүдийг ингээд хооронд хүчтэй үржлийн саад байдаг гэж ингээд боддог байсан юм байна. Одоо ингээд хоёр өөр зүйл үржилт ороход үр тогтохоос өмнөх үеийн саадууд гэж байдаг. Үр тогтсоос дараах үеийн саадууд гэж байдаг. Өмнөх үеийн саадууд гэх юм бол одоо чинь хоёр өөр зүйл жишээ нь цагаан бага, хүрэн бага хоёр үржихэд тэр нөгөө газар нутгийн хязгаар тэр хоёр хизээж хоорондоо таарахгүй л угаас үржилт орж чадахгүй. Тийм нэг одоо чинь саад байж болно. Эсвэл ингээд үнэхээр таарлаа гэж бодоход эд эрхтэн нь ингээд нийлж өгдөгөө. Одоо чинь шовоо, сармагчаа хоёр яаж ч үржээгээд үржиж чадахгүй шүү дээ. Тийм одоо саадууд байна. Эсвэл ойрын төрлийн хамаатнууд ингээд эд эрхтэн нийлээд байлаа гэхэд үр хөврөл нь ингээд үр тогтдоггүй байж болдог. Гэх мэт чинь ингээд саадууд байд юм байна. Тийм болохоор хүмүүс болон юм биологчид энэ ирлизүүд маань ерөөсөө юм юу гэж ерөөсөө юм хүчтэй үржилт саад байдаг гэж боддог байсан. Тэгээ өөр зүйлүүд үржилт орсон тохиолдолд ирлиз үйлдэл нь амьдрах чадваргүй эсвэл үржилт орох чадваргүй гэж боддог. Одоо нөгөө луус эдэр чинь таашаа үржилт ороход хэцүү гэж ярьдаг шүү дээ. Гэтэл орчин үеийн одоо геномын судалгаанууд энэ ойлголтыг нэлээд өөрчилж байгаа. Судалгаагаар амьтдын ойролцоогоор 10% нь ургамлын бүр 20-25% нь им хоорондоо генээс солилцдог, хоорондоо ирлизчдэг юм байна. Ингээд харахаар зүйлүүдийг бүрэн тусдаа генетикийн хувьд хаалттай нэгжүүд гэж үзэх ойлголт өнөөдөр ингээд илүү уян хатан болж байгаа. Бүр сонирхолтой нь энэ үзэгдэл зөвхөн зэрлэг амьтдад ч хамаарахгүй. Бид ч мөн амьтан хойно одоо адилхан орчин үеийн ухаанд хүмүүс буюу Homo sapiens Африкаас Евроаз тархах үедээ Неандертал одоо өөрсд бидний ойрын хамаатан байсан Неандертал хүмүүстэй уулзаж үржилт орсон байгаа юм. Өнөөдөр Африкаас бусад ихэнх хүний геномын ойролцоогоор 1-2% нь Неандертал хүнээс гаралтай. Зүүн Азийн популяцид энэ бүр дунджаар 2-3 хүрдэг. Тэгээ хүн бүрт байгаа тэр Неандертал гений хэсэг өөр байдаг ба хэрвээ ингээд бидний нөгөө 8 тэрбум хүнээ нийлүүлээд генийг шалгаад үзэх юм бол бидний 40% нь Неандертал хүний ген явждаг. Ирлизчсэн гэсэн. За тэгээд өнөөдөр нь бол яг энэ ирлизчлэлтийн 90 үеийн тухай одоо ярих чинь хамгийн ихний амьтан бол пизли бага. Дэлхийн хамгийн хойд хэсэгт хэдэн зуун жилийн турш Инут танчтын мөсний хаан гэж өргөмжлөх дэлхийн хамгийн том бага бол цагаан бага. Түүний бие даасан тэр бие нь далайн мөсөн орчинд амьдрахад онцгойлон тасан зөгцсөн. Урт хүзүүн мөсөн цорхоогоор амьсгал авахар гарч ирж байгаа тэр далайн авийг ингээ хурдан байрахад тохиромжтой. Өргөн тавхаа нь мөсөн дээр жингээ тарааж гიშгэхэд одоо тустай. Бас ингээд сэлхэд ч гэсэн айгуу дэмтэй. Тэгээд тунгалаг цагаан ус арьсанд орох зузаан өөхөнд аврах нь туйлын хүйтэнд дулаана маш сайн хадгалж өгдөг. Ийхүү цагаан бавгаан далайн мөсөн экосистемд өндөр мэрэгсэн багчаа. Харин өмнө зүгт ойн захбаа туундрын одоо тэр зааг тэр хүрэн бавгаа амьдэрдэг. Одоо кризли бавгаа гэдэг хүрэн бавгаан дундаа бас хамгийн том хүрэн бавгаа. Хүрэн бавгаа бол хуурай газрын амьдрал тохирсон ийм овгор булчинлаг мөртэй газар ухад тохирсон ийм урт хумстай өргөн гавал хүчтэй эрүүтэй хооллолт нь холимог буюу бүхнийг идэгч. Ургамал, жимс, шавж, сэг загас, жижиг хөхтөн гэд бүр ингэж явж өгнө. Хүрэн бавгаан тэгээд ийм орчны
хувьд уян хатан олон төрлийн амьдрах орчинд дасан зохицох чадвартай тийм хуурай газар байдаг шүү дээ. Нэг нь мөсний хаан, нөгөө нь хуурай газрын баг юм хаан. Иймд одоо цагаан бага, хүрэн бага экологийн хувьд ялгаатай орчинд дасан зохицсон тусдаа эволюцийн шугамуд. Гэтэл Арктикийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт одоо юм хурдтайгаар явж дулаарч сүүлийн хэдэн 10 жилд мөсний зузаан, хэмжээ, талбай мэдгэдгүүц буурч олон бүсэд мөс бараг бүрэн хайлах болсон. Урд нь нөгөө цаав цагаан гой тогтвортой юм мөс зузаан мөснүүд байсан чинь одоо ингээд мөснүүд нь хайлаад жоох юм хар саарл болоод тэнгууд хар саарл болонгууд улам нарыг шингээж улам хурдан хайлаад ингээд маш хурдтай хайлах процесс нь явж байгаа. Тэгэд өмнө тэр маш зузаан мөсөн гадгартай байсан энэ газар одоо бүр ингээд Арктик дээр бид нэр ингээд заваар сэлүүрдэд явхад ямар ч цаадгүй ингээд сэлүүрдэх хэмжээний тийм болцсон байна. Жилд дунджаар 700 гигатон мөс байхгүй болж байгаа. Зөвхөн Арктикаас. Тэгээ үүний улмаас цагаан багаан үндсэн амьдрах орчин хумигдаж зарим популяц газар руу өмнө зүг рүү буюу одоо хүрэн багаан амьдардаг тэр хэсэг рүү улам ойртож байна гэсэн. Ингэснээр мянган жил тусгаар байсан хоёр зүйлийн дархалтын бүс анхудаа өргөн хэмжээнд давхцах болсон. Уг нь ингээд байнгын ингээд тустай амьдардаг байсан хоёр зүйл байсан чинь уур амьсгалын өөрчлөлтөөс болоод цагаан багаан маань хүрэн багаатай давхцаад хүрээд ирсэн. Тэгээ хамгийн анхны тохиолдол 2006 онд Канадын Арктикт агнагдсан нэгэн баавгай анчтын анхаарлыг нэлээд татсан. Анх харахад цагаан баавгай мэт боловч өнгө нь яг тэр цэвэр цагаан биш. Шаргалтуу. Мөр хэсэг нь ийм овгор, хүрэн баавгай шиг овгор. Тэгээ сарвуун урт. Нүүр ба гавлын хэлбэр нь хоёр зүйлийн яг ийм завсрын шинжтэй. Тэгээ генетик шинжилгээ аваад үзсэн чинь цагаан баавгай, хүрэн баавгай хоёрын эрхлий судлах нь батлагдсан. Тэгээ энэ зэрлэг байгальд генетик хувьд нотлогдсон анхны пизли баавгай болсон байна. Тэгээ 2006 оны энэ анхны баталгаа тохиолдлоос хойш Арктикт ижил төрлийн өөр эрхлийц баавганууд зөндөө гарч ирсэн. 2010 онд Канадын Арктикт агнагдсан өөр нэгэн баавгай генетикийн шинжилгээгээр илүү сонирхолтой гаргалтай болох нь тогтоогдсон. Энэ удааглал нь бүр анхны үеийн эрхлийц биш. Харин эрхлийц хүрэн баавгай үртэл. Нөгөө 2006 онд болохоор яг цагаан баавгай, хүрэн баавгай хоёрын эрхлийц нь бүртгэгдчихэж байгаа. Тэгтэл 2010 оныхон тэр эрхлийц болохоор нөгөө пизли буюу аль хэдийн эрхлийцснийх нь эрхлийцсэн нь дахиад хүрэн баавгайтай ингээд хоёр дахь үе удмын эрхлийцүүд үүсэж байна гэсэн. Тэгээ геномын задлан шинжилгээ харуулсан түүний геномын ихэнх нь хүрэн баавгайн гаралтай боловч тодорхой хэсэг нь цагаан баавгайн шумаас дамжсан байсан. Тэгээ дараагийн жилүүдэд Канадын баруун Арктик, ялангуяа Банк сарл болон түүний орчмын бүсэд морфологийн хувьд завсрын шинжтэй хэд хэдэн баавгай ажиглагдсан. Тэгээ ингээд улам л олон юм эрхлийцүүд үүсэл байгаа. Одоо ерөөсөө 2006 онд хамгийн анхны пизли баавгайн юм эрхлийц бүртгэгдэжсэн бол тэрнээс хойш өчнөө эрхлийцүүд ингээд бүртгэгдсэн. Тэрнээс өмнө болохоор ийм эрхлийцүүд нэг байгаагүй. Энэ нь одоо юм уур амьсгалын бас шууд индикатор болж өгч байна гэсэн үг. Тэгээ сонирхолтой нь цагаан баавгай ба хүрэн баавгай хоёрын хооронд генетикийн энэ холилдолт зөвхөн одоо болж байгаа зүйл биш. Геномын судалгаагаар өмнөх мөсдлөгийн үед нөгөө дулаахан байж байгаа буцаад ингээд хүүтэн болсон тэр үед энэ хоёр маань бас ингэж үржилт орж эрхлийцчихсэн юм байна. Тэгээд буцаад яг ингээд хязгаарлагдаад хүрэн баавгай нь газартаа цагаан баавгай нь мөсөн дээрээ ингээд тогтсон байж байгаа. Одоо буцаад дулаарсан чинь дахиад ингэж давхцаад үржилт орох боломжтой болсон байна. За тэгэд өөрөөр хэлбэл пизли бол огт шинэ амьтан биш. Харин уур амьсгал өөрчлөгдөж хоёр зүйлийн нутаг давцах үед дахин гарч ирж болох хувьслын хэв маяг байгаамаа. Одоо тухайн амтан амьдрах орчин те мөс нь үгүй боллоо гэдэг алга болчмооргүй байна. Амьдрах аргаа тэг чинь бас хайж ин те. Тэгээд эрлиз гэдэг сэдвийн хувьд л өнөөдрийн бидний ойлгодог бас эрлиз гэсэн ойлголт бол ерөөсөө биш юм аа. Одоо хүн гэдэг бол homo sapiens гэдэг нэг зүйл байгаа шүү дээ те. Тэгэхээр одоо юу гэдгийг нэг Франц хүнтэй ч юм уу гадаад хүнтэй суулаа гэхэд тэрний тухай бол ойлголт бол яриаггүй тий. Харин түрүүний маань цогтойгийн маань хэлдэг Homo neanderthal, Homo sapiens гэдэг хоёр одоо нэг төрлийн хоёр зүйл одоо хоорондоо ингэж неандерталийн гений уулмаар үлдсэн байдаг гэдэг шиг те энэ зүйлийн тухай ярьж байгаа. Биологт бол одоо юу гэдэг улс оронч гэдэг юм уу юм хиймэл зүйлийг одоо те за би чи Монгол улсын ген шүүдээ одоо юу ч гэдэг тийм зүйл байхгүй учраас тийм ойлголт байхгүй биологт бол те. За дараагийн ярих хамтан бол чон
За Кой Волф гэдэг амтан байгаа юм л да. Хойд Америкийн ой мод тал хээр хотын захын бүсэд шөнийн цагаар нэгэн махчин сүүдэр шиг хөдлөнө. За тэр чон шиг том биш. За койот шиг бас жижигхэнч биш. Хүмүүс түүнийг их хөвчлэн том койот гэж андуурдаг тий. За зарим хүмүүс хооронд нь сая ялахгүй байх тий. Сайн мэдэхгүй бол гэвч генетикийн хувьд энэ амтан бол одоо шал өөр амтан байгаа юм. За өөрөөр хэлбэл чон ба койотын ирлиз буюу Кой Волф гэдэг ийм амтан байна. За чон бол нөгөө Canis lupus гэдэг одоо шинжлэх ухааны нэршлийн ийм амтан байна. За койот бол Canis latrans гэдэг. За нэг төрлийн хоёр одоо юм өөр зүйлийн амьтад байгаа юм те морь илжих хоёр шиг гэсэн. За чон том биетэй сүргээр ан хийдэг дээд махчин бол койот бол арай жижиг биетэй ихэвчлэн ганцаараа амьдардаг. Маш уян хатан эзэжтэн ер нь одоо нэг үнгэрхүү ийм амтан байгаа. Хүн төрөлхтийн нөлөөгөөр энэ хоёр зүйлийн тархалтаас огцом өөрчлөгдөж байгаа. За хойд Америкт ой мод их хэмжээгээр тайрагдаж чонын популяц багасах үед койот зүүн тийш өргөн тархсан. За ингэснээр өмнө нь чон зонхилж байсан бүсэд хоёр зүйл уулзах боломж ингэж нэмэгдсэн. За одоо нөгөө далайн халим тэмээ гэдэг амтныг байхгүй гэдгийг мэдтгүү гэдэг шиг те. Гэтэл энэ хоёр амтан бол ингэж уулзах боломж нь одоо боломж ч байх вэ? Одоо хүний л одоо хор уушгаар штэ. За ингээд ирлизэлж эхэлсэн байгаа ирлизэлт. За өнөөдөр зүүн хойд Америкт ялангуяа их нуурын бүсээс Канадын зүүн хэсэг хүртэл амьдардаг олон койот үнэндээ холимог гаралтай нь геномын судалгаагаар ингэж тогтоогдсон байдаг. За генетикийн задан шинжилгээг харуулснаар тэдний геномын дунджаар ойролцоогоор одоо 60-аас 65% нь койотих. За 25-аас 35% нь чонын үлдсэн юу нь яасан бэ гэсэн чинь 5-аас 10% нь одоо гэрийн нохооны. За эдгээр чи хоорондоо үржиж болоод байна. За Homo sapiens нам дээр бол гардаг л та өөр зүйлийн амьтад бол бие биенийгаа шохоорхох сонирхол бага гэх тээ. Жишээлбэл би одоо нэг сармагчин дээр очиад нэг мэрчийг хараад дурлж сонирхоод байхгүй байх нь штэ. Ижил зүйлээ сонирхдаг. За аргагүй байдалд орвол магадгүй юу болохыг бас мэдэхгүй штэ. Ер нь тээ. Одоо энэ дээр жишээлбэл за нэг орчинд очиад ч юм уу. За өөрөөр хэлбэл эдгээр махчт нь 3 өөр Canis шугамын генетикийн холимог популяц юм а гэж. За Кой Волф гадаад төрхөөрөө завсрын шинжтэй койотоос том, чоноос жижиг, толгоо өргөн, эрүү хүчтэй, чих арай жижиг, бие нь илүү булчинлаг, илүү жинтэй. За дундаж жин нь болохоор 14-өөс 25 кг хүрдэг, зарим нь 30 кг хүрдэг гинэ. За одоо нөгөө альч орчинд амьдарч одоо дасан зохицох юм одоо өөр хувилбар үүсэж гин гэсэн үг. Ер нь бол тий одоо энгийн үгээр хэлэхэд. За зан төрхийн хувьд Кой Волф бол завсрын стратеги илэрхийлдэг. Чон ихэвчлэн том сүргээр ингэж ан хийдэг бол койот ганцаар эсвэл хосоор амьдардаг. Койот нь одоо хосолсноо тий. За харин Кой Волф гэдэг ирлиц нь болохоор ихэнхдээ жижиг гэр бүлийн бүлгээр ан хийдэг нь ингэж ажиглагдсан байдаг. Ийм бүтцэн тэдэнд жижиг мэрэгчээс эхлээд одоо бугын төлийн хэмжээний олц хүртэл агнах боломж олгодог буюу одоо олон төрлийн хоол идэх боломжтой уян хатан болж байна. Ийхүүдэд одоо чон ховорцсон эсвэл усцсан бүс нутагт махчны экологийн үүргийг тодорхой хэмжээнд нөхдөг. За Кой Волфын хамгийн онцгой давуу тал нь энэ орчны дасан зохицол байгаад байгаа. За мөн одоо тэд ой, хээр, тариалангийн талбай, хотын зах бүр том хотын энэ ногоон зураас хүртэл амьдарч чаддаг. Одоо хүн байлаа гэд амархан өвчихгүй байх нь тий тэнд уучраа олчихно гэсэн үг. За Нью-Йорк, Бостон, Торонто зэрэг хотуудын зах болон ногоон бүсэд тогтвортой амьдардаг популяцууд ажиглагдсан. За өөрөөр хэлбэл ирлизжилт ба одоо дасан зохицлын хослол нь тэднийг одоо хүний өөрчилсөн ландшафтд амжилттай нутагшсан махчин болгосон. Одоо ийм явдлыг бол ажиглаад байгаа юм байна. Нөгөө чон хоёр ч бас ер нь Монголд ч гэсэн үржид ирлизчээд байдаг шүү дээ. Тийм харагдаж байна. Ил нөгөө нохооч өөрөө юм хүнтэй айгүй ойр. Чонч нь юм зэвүүн санаатай юм байна шүү дээ. Тэнгүү чон нохоо хоёр ирлизэхээр бүр илүү юм санаатай нөгөө хүнээс айдгүй тийм чон шиг биетэй тэгснэ хүнээс айдгүй тийм гараа дотор болоод илүү юм дэвшилттэй байгаад байна. Санаатай гэдэг нь одоо ухаалаг гэхөө тий одоо тий уучраа олох юм чадвартай болоод байна шүү дээ өөрөөр хэлбэл. Тэгээ чон хоёрын нэг үрдүл чинь бүр чоноосоо том болцсон гэд бас ярьж ирсэн шүү. Чон хоёр ч одоо яг яс үнэндээ ярих юм бол нэг зүйлийн хоёр байгаа. Чонч нь Canis lupus, нохооч нь болохоор Canis lupus familiaris ч үлээ зөвхөн гэрийн чон гэж хэлж яах гэсэн үг л шинжлэх ухаанда. Зөв. Тэгэхээр үржих бүрэн боломжтой байна л гэсэн үг байна. За дараагийн амтан бол бабун нөгөө нохоо сармагчин гэж ярьдаг бабунууд. За. Anubis бабун, Hamadryas бабун.
За Африкийн зүүн хэсгийн хуурай саванаас хадрахаг өндөрлөлөө шилжих тэр загт бабууны сэр хөдлөнө. Зарим нь цайвар сааралд үзүстэй, хүзүү мөрөөрөө урт дэлтэй, нягт бөөгнөрсөн бүлгээр явна. Зарим нь илүү бараан, нүүр нарийнхан дуу, бүлгийн бүтц нь арай өөр. Энд хоёр өөр бабууны зүйл байна. Анубис бабуун ба Хамадрис бабуун тархалтын заг дээр уулзж байгаа. Эдгээр хоёр зүйл генетикийн хувьд ойр төрөл боловч зан төрх, нийгмийн бүтэц, гадаад төрхөөрөө асар их ялгаатай. Одоо нэг нь юм цагаан дуу зүстэй хахад нөгөөт нь бор дуу зүстэй, бор хөрөн зүстэй. Гэвч Эфиопийн өндөрлөгийн бүсэд тэдний тархалтын хил давхцаж холимог популяц үүсгэх нь олон 10 жилийн хээрийн судалгаагаар тогтоогдсон. Ийм хоёр зүйл уулзаж ирлизжилт тогтвортой явагддаг тархалтын зааг бүсийг тухайн газрын биологичид бүр ингээд нэрлэлсэн байна. Хайбрид зон буюу ирлизжилтийн бүс нутаг. Тэгээ ирлиз бабуунууд гадаад төрхөөрөө завсрын шинжтэй болдог. Анубисын тэр бараан бие, Хамадрисийн цайвар саарал өнгө холилдсон. Тэгээ нүүрний хэлбэр нь бас тэр хоёрын яг голоор дундаар нь байдаг. Тэгээ хамгийн сонирхолтой нь гэхдээ нийгмийн зан төрх дээр нь бас илэрч байгаа. Судалгаагаар ирлиз бабууны нийгмийн бүтэц нь эцэг эхийн хоёр зүйлийнхээ дундах хэлбэртэй байгаа. Хамадрис бабуунд нийгэм маш хатуу зохион байгуулалттай байдаг. Нэг эр хэд хэдэн эмэгчинг байнгын хянаж бараг салдгүй. Одоо эр нь ингээд эмүүтэй ингээд байнгын тордод хянаа иждэг. За чи хаашаа явах гэдэг нь өдргээд байнгын хяналтанд байдаг гэсэн. Харин Анубис бабуунд сүргийн бүтэц илүү нээлттэй. Эмэгчингүүд нь олон эрттэй харилцаж бүлгүүдийн хооронд шилжих нь одоо илбэг буюу боломжтой гэсэн. Эрүүд нь нэг чөлөөтэй юм байна. Нэг ингэж хязгаарлаад байхгүй гэсэн. Харин ирлиз популяцид энэ хоёр систем хосолсон юм шиг. Зарим эр бабуун тодорхой эмэгчингүүдтэйгээ удаан хугацаанд хамт явж Хамадрисийн адил жижиг нэг эр олон эм буюу одоо тэр эр нь эмүүдэд торддог тэр бүлгийг үүсгдэг. Гэвч энэ холбоо нь Хамадрис шиг яг тийм хатуу биш. Одоо заавал биш. Эмэгчингүүд нь заримдаа бүлэг солих, өөр эртээ харилцах боломжтой хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл ирлиз сүрэгт эрийн хяналт арай сул. Эмэгчингүүдийн хөдөлгөөн илүү чөлөөтэй байдаг. Бабууны энэ ирлиз бүс нутаг нь хувьслын хувьд бас судалгааны маш тийм чухал бүс болдог. Учир нь энд бид нэг сонирхолтой үзэгдлийг шууд ажиглаж чадна. Тэр нь ямар үзэгдэл вэ гэхээр хоёр зүйл хоорондоо генээс солилцож ирлиз зүйл төрж байхад ч тэд бүрэн уусч нэг зүйл болж хувирдгүү. Ийм маш удаан хугацааны турш эн чинь хоорондоо ингээд үржээл ирлизжэл шүү дээ. Тэгтэл тэр ирлиз нь тусдаа зүйл болж хувирдгүү. Яг л нэг нь Хамадрисаараа байдаг, нөгөө хүрн, нэг нь цагаанаараа байдаг, нөгөө нь хүрнээрээ байдаг. Айгүй ингээд удаан ирлизжэл байгаа мөртлөө дундаас нь дахиад нэг өөр зүйл гэж гардаг. Тэрүүгээрээ бас юм сонирхолтой судалгааны газар болт юм байна. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажлыг танилцуулж өргөжлөх үү? За тэгээ. За. Мянган найз амтны дэлгүүр маань. За нэвтрүүлгийн хамтран ажилтдаг мянган найз амтны дэлгүүр Kitchen-Flare-ыг одоо танилцуулъя. Таны тэжээвэр амтанд зориулсан хамгийн эрүүл хамгийн амттай хоол бол мянган найз амтны дэлгүүрт байгаа. Kitchen-Flare брендийн тэжээвэр амтны хоол нь ямар нэгэн тийм нэмэлт бүтээгдэхүүнийг тэр жинхэнэ мах уураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон ормол чихэрлэг төмс зэрэг байгалийн нүүр цусны их үүсвэртэйгээр гэдгээр айгу тийм онцлог байт юм байна. Тэгэд энэ хоол маань бол яг танай тэжээвэр амтанд бол яг тийм сувлын хоол байтай л гэсэн. Бараг хүн идчихэд буруутахааргүй юм шиг айгу тийм ходоод гэж сочроохгүй, дархлаагийн дэмжинэ гэж байгаа тэжээвэр амтнууд нь. Тэгэд амтны эрүүл ус, арьс булчингийн хөгжилтөнд тустай гэж байгаа. Тэгэд яалчгүй хүнээр бол сувлын хоол шиг тийм шин тэжээлтэй эрүүл сонголт болж байгаамаа. Тэгээд та амтандаа тэжээвэр амтандаа хайртай бол хамгийн эрүүл хоолыг нь Kitchen-Flare-ээс захиалж болно. Сонголтуудад нь муурны гоо сайхны хоол гэж байна. Муурны бөөр, шээсний замын өрсөн сэргийлэх хоол гэж байна. Зулцган муурандаа зориулсан хоол гэж байна. Насанд хүрсэн муурандаа зориулсан тусгай хоол гэж байна. Тэг гөлөг, насанд хүрсэн нохоо гэдэг нохоондоо ч бас байна. Тэг баг болон дунд том үлдрийн нохоо гэдэг бүр юм төрөлцсөн янз янзын хоолнууд байгаа юм биш үү. Тэгээд бүр юм онцгой anthracite grill цуврал гэдэг баг юм рестораны нэртэй хоол хүртэл байна да. Энэ нь болохоор амт уураг өндөртэй бүтээгдэхүүн л гэж байна. За тэгээд хүргэлтээр авахыг хүсвэл эсвэл холбоо ярихыг хүсэх юм бол утасны дугаар нь 7749 тэг8 тэг8. За хоёр дахь дугаар нь болохоор 9305 тэг8 тэг8. Facebook хаяг нь Kitchen-Flare Mongolia.
Муурн ч нөгөө зөвхөн яг одоо муурны хоолоо өгөөд өөр юм өгч болдоггүй одоо нөгөө зарим гизмэцний өгөөрхөн янз бүрийн юм өгч болохгүй. Тэгэхээр нэг хоолоо ингээ өгөхөөр хөрхи өөж байгаа юм санагдаа тий. Өглөө оройгоо тэгээд хэдэн улирлаар нэг хоолоо өгöd хахаар тэгэхээр бас тий за гоо сайхны хоолыг нэг өгчээ, сувлийн хоолыг нэг өгчээ гэд ингээд бас солиод. Зарим баярын өдөр нөгөө сүртэй нэртэй хоолыг өгч байгаа тий. Нартай хоол энэ трэ нөгөөд. Бас нэг гэр бүлийн гишүүн гэж үздэг болчиход байгаа шүү дээ. Тий штэ. За баярлалаа. Бас хайртай амьтад маань юм олон сонирхолтой эрүүл мэндэд тустай хоол өгчээд санал болгож яадаг. За дараагийн эрлий замтныг танилцуулъя. За бид нар бол нөгөө Африкийн зан одоо Азийн зан энэ гэж ярьдаг те. Гэтэл Африкийн зан дотроо бас нөгөө ойн зан, саван зан гэдэг хоёр байгаад байна. За саван зан бол одоо ил задгай саван, бэлчээр болон одоо сэрэг ойд бүстэй амьдардаг. Дэлхийн хамгийн том хуурай газрын амьтан бол одоо энэ саван зан байна. За 96 тонн хүртэл жинтэй, одоо дэлгсэн мэт асар том чихтэй, урт морин соёотой гэдгээр одоо их ялгардаг. За тэд хол зай туулан нүүдэлж энэ задгай орчинд ус ба тэжээл хайх энэ амьдралд дасан зогтсон байдаг. За харин ойн зааны хувьд бол одоо Төв Африкийн ширэнгэн ойд амьдрахад тохирсон одоо ойд те. За биер жижиг чихэн илүү дугуйвтар. За одоо нөгөө соёогоор ялгардаг гэсэн соёо нь бол одоо илүү нарийнхан, шулуун, юм доос чиглэсэн байдгаар нь одоо хараад ялгаж болох нь за өтгөн ургамал донд явах зам гаргахад одоо дөхөн байдлаар ингэж хувьсан байдаг. За ойн зан ихэвчлэн ой доторх жимс ургамлаар хооллож харьцангуй юм нууцлаг амьдралтай. Одоо бидний нөгөө ингээд талд ус хайгаал явж яддаг чи одоо нөгөө савааны заан байх нь шүү дээ. За урт хугацаанд эдгээрийг нэг зүйл гэж одоо хүмүүс боддог байсан. За гэвч орчин үеийн геномын судалгаагаар саван ба ойн зан хоёр нь ойролцоогоор 2-5 сая жилийн өмнө салсан одоо тусдаа зүйлүүд болох нь бол тогтоогдсон 2-5 сая гэдэг бол хүний түүхээс ч орт гэсэн үг шүү дээ. Тийм хугацаа байна. За өөрөөр хэлбэл тэд генетикийн хувьд бол одоо маш эрт ялгарсан. За морфолог гэдэг чинь одоо нөгөө гадна төрх байдлыг хэлээд байна. Морфолог ба экологийн хувьд бол ялгаатай хоёр хувьслын юм шугам юм аа. Гэвч Африкийн баруун ба одоо энэ төв хэсгийн ой савааны шилжилтийн бүсэд тэдний тархалт яг давхцдаг нэг хэсэг байдаг. За энд судлаачид морфологийн хувьд завсрын шинжтэй заануудыг ажилласан. Одоо аль нь ч гэж хэлэх хэсгүү те. За биеийн хэмжээ саван заанаас арай жижиг, ойн заанаас болохоор том байгаад байдаг. Чихэн дунд зэргийн хэмжээтэй. Соёо нь харьцангуй шулуун боловч илүү зузаан. За генетикийн шинжилгээгээр эдгээр бодгал нь ойн ба саван зааны холимог гаралтай болох нь одоо батлагдсан байна, сүлд мэдсэн байна. За энд нэг сонин зүйл байгаа нь болохоор саван ба ойн заан нь бол одоо чон койочиг юм ойрын төрөл бол биш байх нь хэдэн сая жилийн өмнө салсан тусдаа зүйлүүд боловч одоо үржилт орох боломж нь бүрэн хаагдаагүй хэвээр байгаа нь одоо бас их сонирхолтой байгаа маань. За өөрөөр хэлбэл том хөвгтэй амьтад ч гэсэн одоо зүйл хоорондын үржлийн саад тодорхой нөхцөлд ингэж нэвтэрч болдгийг энэ жишээ харуулж байна. За Homo sapiens нам дээр бол нөгөө хоёр өөр зүйлийн амьтад ер нь үржих юм боломж хомос байдаг. Үржлээ ихэд үр төлн одоо дахиад үр төлөө эсвэл амьд үр төлөв гарах боломжгүй ч юм ингээд саад татгар тулгараад байдаг. Гэхдээ одоо биологийн зүйлийг яг ийм юм аа гэд хэлчихэд бас хэцүү те. Бас нарийн төвхтэй. 2 сая жилийн өмнө салчаад одоо л үржиж болж байгаа нөхрөөс ялч сонирхолтой байна. Тийм байна. Тэгэхээр одоо тэгээ байгаль биологи гэдэг хэр зэрэг баялаг вэ гэдгийг эндээс бас харж болж байна. Экологийн хувьд эрлийн заанууд ихэвчлэн ой ба задгай саван толдсон энэ mosaic landscape за сэрэг ой бутлаг саван ойролцох зэрэг одоо юм талбай зэрэг шилжилтийн орчинд ингэж ажиглагддаг одоо яг энэ зүйл нь те. За энэ нь хоёр өөр орчны шинж хосолсон бүс юм аа. За ийм орчинд амьдрах чадвар нь эрлиз бодгол дасан зохицлын давуу тал одоо өгч болцсошгүй. За зан төрхийн хувьд ч гэсэн эрлиз заанд завсрын шинж илэрч болохыг зарим ажилт харуулдаг. Саван заан хол зайд нүүдэлдэг бол ойн заан бол илүү хязгаарлагдмал нутагт амьдардаг. Харин эрлиз популяц заримдаа дунд цэргийн хөдөлгөөнд хэв маягтай, ой ба задгай орчныг хуйлангийн ашиглах хандлагатай байж болцсошгүй гэж үздэг. За өөрөөр хэлбэл одоо магадгүй одоо энэ эрлиз заанд маань хол газар тулах ийм одоо чаленж гарч ирэхэд те одоо чадах ч юм уу. За ой дотроо ч бас амьдрчих боломжтой. Хүмүүстэй ч бас зөгцөж байгаа. Тийм. За гэвч энэ талын судалгаа одоогоор ерөнхийдөө бас харьцангуй одоо хомс байна. Одоо шууд ийм тэмгээ хэлэхэд хэцүү. За мөн энэ үзэгдэл орчны өөрчлөлттэй холбоотой байж болцсохгүй гэж үзэж байна.
За Африкийн олон бүсэд ой багасж саваан тэлэх эсвэл эсэргээрээ саваанаа модчих зэрэг ландшафтын шилжилтүүд ингэж ажиглагддаг. Ийм өөрчлөлт нь өмнө нь тусгаар тархаж байсан зүйлүүдийг дахин уулзуулах, нэг дор цуглах, эрлизэлтийн боломжийг нэмэгдүүлдэг. Иймээс ойн ба саваан зааны эрлиз нь зүгээр нэг ховор холимог амьтан биш. За энэ нь хэдэн сая жил тусгаар хувьссан зүйлийн орчны өөрчлөлтийн үед уулзаж ген солилцож болохыг харуулсан амьд жишээ юм аа. За ингэж ярихаар бид нар нөгөө заангүй учраас бас сайн ингэж нэг өөрсдөн дээрээ буухгүй байж бас магадгүй. Одоо жишээлбэл луус гэдэг амьтан ингэ үржээ. Луусын сүрэг гэвж ивэл яваад байна гэдэг ийм зүйл ажиглаж байгаатай адилхан ийм сонирхолтой биологи явуулж байгаа гэсэн үг байхгүй юу тий. Одоо буг гөрөөс хоёр хоорондоо үржээд байна гэдэгтэй л адилхан юм байна л да. За дараагийн амьтан бол өстой заваа нөхөр байгаа. Би нэг өөрөө амьдараа угаасаа харж ирсэн. За. Нугснуудын мэрлэсжилт. За. За 90 нугснуудын толгой ногоон гялалтсан хүзүүндээ цагаан цаграгтай. Энэ бол маалард буюу бидний хамгийн түгээмэл хардаг зэрлэг нугас. Одоо хот туул гол мол дээр ингээ заримдаа юм ногоон толгойтой нугас байвал тэр чинь маалард шувуу шүү дээ. Зэрлэг нугас гэдэг нэртэй. Тэгээ дэлхийн хамгийн өргөнд тархсан нугас бол энэ ногоон толгойтой зэрлэг нугас байна. Гэхдээ заримдаа сүрэг тэр ногоон толгойтой нугасын сүрэг дотор сонин төрхтэй нугасууд харагдаж магадгүй. Энэ нь заримдаа тэдний толгойн ногоон өнгөнд бүдэгхэн, цээжний хэн холимог, далавчны толб нь өөр байж магадгүй. Ийм шууд ихэвчлэн ирлизүүд байгаа. За маалард буюу зэрлэг нугас нь дэлхийн хойд хагас бөмбөрцгийн тэр чигт нь ингээд тархацсан экологийн хувьд маш уян хатдаг юм усны шуу байгаа. Тэгээ байгалийн нуур голоос эхлээд бүр хотын цөөрөмд хүртэл амьдарч чаддаг. Хамгийн онцгой шинж нь энэ зэрлэг нугас нь ойр төрлийн олон нугастай амархан ирлизждэг. Одоо энэ ирлизжилт гэдэг зүйл чинь ховор гэж яриад байгаа шүү дээ. Тэгтэл яг энэ нугасан дээр ирлизжилт баг амархан юм шиг хүссэнтэйгээ ингээд ирлизээд байгаа. Тэр нь айгүй тийм энэ нугас зэрлэг нугасыг онцгой болгож өгдөг. Энэ амьдрах чадвар нь маш тийм сайн. Дэлхийн бөмбөрцгийн тал дээр нь амьдарч байна. Тэг хүссэн зүйлтийг бараг ирлизэж гээд байгаа юм шиг хүссэн нугастай. Тэг үнэндээ шувуудын дунд хамгийн өргөн ирлизжтэй зүйлүүдийн нэг. За мааларт нь олон зүйлтэй ирлиздэг. Ялангуяа Америкийн хар нугас, гадвал гээд Монголд байдаг бор нугас, пентел гээд хойд бүсийн пентел гээд бас Монголд байдаг нугас. Эдгээр ирлизүүд нь гадаад төрхөөрөө завсрын шинжтэй болно. Мэдээж аав ээжийнхаа нөгөө аль генийг нь аваад харагдах байдал нь завсрын болно. Тэгээ зарим ирлиз нь баг цэвэр зүйл мэт юм шиг харагдахтаа яг л нөгөө зэрлэг нугас шиг юм мөртлөө өөр ирлиз ч юм байдаг. Энэ өндөр ирлиз чинь нэг шалтгаан нь баг хамгийн том шалтгаан нь маалардын одоо энэ зэрлэг нугасын үржлийн зан төрх нь байгаа. Үржлийн улиралд эр маалардууд хоорондын өрсөлдөөн огцом ширүүсч эмийн төлөөх тэмцэл тун тогшин байдаг. Одоо үржлийнхаа үед энэ зэрлэг нугасууд бүр яг л зэрлэг болж байгаа. Бүр юм галзуурсан юм шиг болдог. Тийм үү. Эрүүд хоорондоо зодтолтно, усны дээр хөөцөлдөн. Тэгээ нэг эмийг олон талаас нь ингээд бүр бөөндөө ингэж дайрч одоо уг нь бол нэг нэгээрээ л үржих боломжтой. Тэгэж зэрэг загас магас шиг тэгж бөөндөж үрдэж чадахгүй. Нэг юм энийг эртэл үржих ёстой байтал нэг юм дээр өчнөө эрүүд ингээд шавцсан байна. Тэндээс нэг ирэн л үржиж байгаа яг үнэндээ. Гэхдээ тэр нөгөө зэрлэг болцсон байгаа даа шүү дээ үржлийнхаа үед. Тэнгүүд ингээд эрүүд нь ингээд өөр дээрээ тогтоох гээд тал талаас нь зуучин, самарт чин, хац чин тэнгүүд эмүүд нь айгүй их гэмтэл бас үржлийнхаа үед авдаг. Тэгээд заримдаа юм чин усан дээр үржил нь ингээд явагдаж байгаа. Тэнгүүд дээр нь ингээд дарж сууж үржил нь болж хахад олноороо ингээд дарчихж байд юм уу? Эсвэл бүр яг галзуурсан байгаа үедээ эмигээ бүр ингээд живүүлээд алчдаг. Айгүй бүдүүлэг. Тэгээд бүр ингээд энэ галзуурсан нөхдүүд чинь зэрлэг болцсон нөхдүүд чинь ойр хавьд байгаа нугаснууд руугаа бас дайраад тэгээд ирлизчихэд байгаа. Уг нь нөгөө зарим шувууч хоорондоо ингээд одоо ноцолт тийм үү одоо тэ үзээд хин ялсан ингээ яллаа гэдгээ зөвшөөрөгдөд байгаа. Уг нь шуунууд ч айгүй боловсон бүжгэлж мүжиглээ тэ. Гэр мөрөө зэрлэг. Энэ бол зүгээр л ингээд зэрлэг болдог гэсэн. Тийм бай. Тэгээд бүр ингэ зэрлэгч жагаад өөр ойр хавьд байгаа нугаснуудтай ингээд хүртэл үрчиж. Тийм тохиолдлууд байдаг. Тэгээ ийм учраас хамгийн их ирлизийг одоо энэ зэрлэг нугаснаас гардаг. Тэгээ энэ өндөр ийм ширүүн мөрөлдөөний үед ийм нугас ностой гэмтэх, туйлдан сулдах, бүр живж өгөх тохиолдлууд хүртэл ингээд байнга бүртгэгддэг. Тэгээ өөрөөр хэлбэл энэ зэрлэг нугасны үржил нь тайван хосол бус
өрсөлдөөн ба албадлагын шинжтэй үйл явц болдог. Тэгээ ийм хүчтэй төрөмгийн хослох зан төрх нь зөвхөн өөрийн зүйл дотор төдийгүй өөр зүйлд хамаарах хэм нуустай хүртэл оролдлого ихэд хүргэдэг. Үр дүнд нь зэрлэг нуус бусад ойр төрлийн нуустай эргэлзэж давтамж өндөр байдаг. Мөдгөр нуус нь генетикийн хувьд ойр төрөл тул эрлийн зүр төл нь ихэвчлэн амьдрах чадвартай. Одоо нэг луусаас ялгаатай нь зарим нь бүр ингэ цаашаага үржих чадвартай байдаг. Иймээс генийн урсгал зөөлрүүдийн хооронд бодитоор явагддаг. За гэхдээ мал ардын эргэлзэлт нь зөвхөн байгалийн үзэгдэл биш. Зүгээр л бас энэ дан гормоны нөрсөлтөс болж байгаа үзэгдэл гэж шууд бас буруутгаж болохгүй. Хүний нөлөөч гэсэн байгаа. Дэлхийд даяар энэ зэрлэг нуусыг ан агнуур, гоёлын болон паркийн зориулалтаар өргөн нутагшуулсан. Ингэснээр өмнө тусгаар байсан нуусны зүйлүүдтэй холилдох боломж нэмэгдэж байгаа. Зарим бүсэд энэ нь генетикийн уусалт буюу genetic swamp-ыг үүсгэж байгаа. Энэ нь болохоор яг тэр нөгөө зэрлэг нуустай үржиж байгаа тэр бусад нуусандаа тэр нөгөө генэ яг өөрийн зүйлийн ген биш ингээ холиод байгаа нь яг тэр нөгөө генийх нь одоо цэвэр байдалд гэх юм уу айгуу тийм сөрөг нөлөөтэй байгаа гэсэн үг. Хамгийн тод жишээ нь Америкийн хар нугас. Хойд Америкт энэ зүйл нь мал арттай өргөн эрлийсжилж цэвэр геномтой популяц нь багассан байгаа нь судалгаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл зэрлэг нугсын өргөн тархалт ба эрлийсжилт нь ойр төрөл нугсны генетикийн тусгаарлалыг солруулж байгаа. Энэ нь бас тухайн зүйлийн оршин тогтнох хэсэгтээ хүртэл ингэж тийм үр дагавартай байж болох үс тийм маш чухал асуудал болдог. Тэгээ иймээс нугасны энэ эрлийсжилт нь зүгээр нэг юм сонин өнгөтэй шуудыг үүсгэх биш. Энэ нь нэг зүйл өргөн тархах үед бусад ойр төрөл зүйлүүдтэй ген солилцож тэдний хувьслын замд хүртэл нөлөөж болохыг харуулсан тод жишээ юм аа. Усны шуудын ертөнцид зэрлэг нугас бол эрлийсжилтийн хамгийн хүчтэй генийн гүр гэж хэлж болно. Яг одоо биологийн зорилго нь үр удмаа үлдээх бөгөөд амьд үлдэх муу юм болвол одоо энэ их мундаг биелүүлж бол амьтан бас таархан л да ер нь. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. Эко урдлыг ногоон оноо байгаль төрийн бас байгууллага маань за амьтны маань хөөрх нэвтрүүлгийг бас ивент гэж ингэж хамтарч ажиллаж байна. За эднийх бол бүр 2013 онд одоо байгуулагдсан доктортой хөгжил байгаль дээлтэй эко ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага. За одоо манайд бол яг одоо байгаль дэлхийгээ хайрлсан энэ чиглэл рүү урайлсан ийм одоо байгууллагууд бол маш үн цэнтэй хэрэгтэй ийм байгаад байна. Тэгэхээр доктортой хөгжил байгаль дээлтэй ногоон хөгжлийн чиглэлээр нийгэм тустай сайн дурын оролцоог бас дэмжигтэй зөв таталт хөтлөх зорилготой энэ платформыг хөгжүүлэн ажилладаг ийм газар байгаа. За тэгэхээр цогтой маань одоо жишээлбэл нэг хотуулаа гэдэг аппликейшнийг татаад тэн дээр алхалтаа одоо тоолоод ногоон одоо аль хэдийн бас цуглуулад эхэлж гисэн ийм байна. Одоо бараг 2000 оноотой. Тий. За энэ оноогоор одоо тий цуглуулснараа яах вэ? Энэ оноогоор одоо юу хийх вэ гэхээр одоо ногоон оноотой оноогоор хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчлэгнээс хөнгөлт эдлэх ийм боломжтой байгаамаа. Тэгэхээр одоо та бүхэн маань одоо хамтрагч байгууллагуудыг хараахан зарлаагүй байгаа ч гэсэн бас ногоон оноогоо эртгэн шиг ингээд цуглуулад ингэж явж явах нь их зүгээр байгаамаа. Тэгэхээр ямар үед бас ногоон оноог та цуглуулж болох вэ алхахаас гадна гэхээр тий за ногоон худалдаа авалт гэж байгаа юм. Ногоон тээвэр одоо скутерийн байд юм уу те. За сайн дурын ажил. За сайн дурын ажилч одоо бас гадна дотонд янз бүрийн эсээ юм хүмүүс бичгдээ сайн дурын ажиллаа ингэж дурдсан байвал мэдээж одоо маш том давуу тал болж өгдөг. За дахин ашиглалт, дижитал хэрэглээ, эко ногоон барилга. За ногоон барилга гэдэг бол үнэхээр одоо маш том юм шийдэл байдаг юм билэ байгаль дэлхийгээ хайрлах. Тэгээд энерги хэмнэлт гэдэг одоо байгаль дэлхийдээ хэрэгтэй зүйл хийсэн. Энэ одоо алхам бүрт та бүхэнд ногоон оног ингэж бэлгэлэх юм билэ. За Green Score аппликейшнийг одоо App Store болон Play Store-оос татаж аваад та бүхэн маань танилцаарай. За мөн хотуулаа аппликейшн бол миний аппликейшн байдлаар аппликейшнд орсон байгаа. Тэгээд ашиглаад эхлээрэй гэж хүсэж байна. За холбогдох утасны дугаар нь 952266-9 мөн www.greenscore.gmail гэсэн сайтаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг бас аваарай. Тэгээд нөгөө нэг гадны орнуудад гэдэг шиг одоо бас ногоо оног аль хэдийн амьдралынхаа хэв маяг болгоцсон те. Одоо жишээлбэл нэг хүнтэй танилцахад би одоо тэдэн мянган ногоон оноотой гэж хэлвэл бас өн чинь бас дайчгүй амьдралын хэв маягтай хүн юм байна гэдэг одоо анхдаг ч юу бууж идэх ч юм уу те. За тэгэхээр ногоон оноогоо та бүхэн маань одоо бас цуглуулж хөвшөөрэй гэж хүсэж байна. Ногоон хотын ногоон соёлтой хүмүүслээрээ гэж. Тий. За дараагийн амтан бол Эрвэхэ байна. Тэгээд Төв ба Өмнөд Америкийн ширэнгээ ойд энэ тод өнгийн еврейхэнүүд
удаан хөөхмөт ингэж нисэн. За улаан хар судалтай далавч нь анхаарал шууд татна тий. Одоо хүн бол барьж аваад хатаачмаар санагдлаа. Бараг өнөөдрийн таны хувцастай адилхан санагдлаа. За энэ бол одоо Heliconius зөвлөж байна. За Heliconius гэдэг юм хор агуулдаг махчин дидэгдэхгүй гэдгээ өнгөөрөө зарладаг еврейхэнүүдийн ийм бүлэг байдаг. Тэгэхээр эдгээр өнгөний хэн заримдаа зөвхөн нэг зүйлд хамаардаггүй. За ойд нисэж байгаа зарим Heliconius еврейхэн хоёр өөр зүйлийн холимог ирлиз бас ингэж байдаг байх нь хор агуулсан гэж байна. Хортой гэдэг шууд өнгөөрөө илэрхийлдэг. За Heliconius нь неотрофик бүсэд тархсан олон зүйлтэй юм төрөл. Тэдний хамгийн онцгой шинжүүл далавчны тод өнгө хэн байдаг. Энэ нь гоёл гэхээсээ илүү хамгаалтын дохой байдаг. За Heliconius хамгаалтын дохой гэж одоо нэг ийм анхаарлын тэмдгүүд байдаг шүү дээ. Ер нь тий. Одоо зогс тэмдэг гэдэг шиг. Тэрэн шиг за энийг л авъядж болохгүй гэсэн юм. Одоо байгалийн тэмдэг байх нь шүү дээ. За Heliconius еврейхнүүд ургамлын хорт бодис хоримлуулдаг болохоор одоо амт бол муутай. За махчин шууд тэдний өнгийг таниад зайлсхийж одоо бүр сурчсан байдаг тий. Зүүнийг биологд болохоор анхааруулах өнгө гэж нэрлэнэ. За сонирхолтой нь энэ олон Heliconius зүйл ижил төстэй өнгийн хээтэй байдаг. За бас юу нь мэддэхгүй алга яг хортой гэдэг юм уу юу гэдэг нь мэддэхгүй биш байх нь шүү дээ. Яг ижил төстэй яг ийм хээтэй байвал одоо хортой гэдэг ингээд үе удмаар нь ойлголцсон гэдэг шиг хинч идэхгүй. За энэ нь санамсаргүй биш. Мөлиран мимикри гэж нэрлэгдэх ийм үзэгдэл юм аа. Хортой зүйлүүд ижил анхааруулах загвар ашиглавал махчинд илүү хурдан танигдана. За бүгд ашиг хүртнэ гэсэн үг одоо тий. За өөрөөр хэлбэл одоо хэн ч одоо тэрэнд эргэлзэхгүй байх нь шүү дээ. Юу илээ яалаа гэдэг тий. За өөрөөр хэлбэл хэд хэдэн зүйл нь нэг одоо ийм аюултай гэсэн дохойг хамтдаа ашигладаг. Энэ саний Möllerийн mimicry дээр би нэг сонирхолтой юм сонсчихсан юм. Mimicry дээр ингээд хоёр тустай mimicry тий. Bates-ийн mimicry, Bates-ийн дүрэлт, Möllerийн дүрэлт гэдэг энэ хоёр байгаа. Möllerийнх нь болохоор одоо ингээд өөртөө ингээд би аюултай шүү гэдгээ илэрхийлээд байгаа шүү дээ. Тэгээ яалтчгүй үнэхээр аюултай. Тэнгүүд би нэг эндээс улаан өнгөөр би улаан болохоор би аюултай гэдэг. Тэнгүүд өөр нэг тантаас би улбар шар болохоор аюултай гэдэг ах юм бол нөгөө шувуунууд чинь тэрийг иддэг амьтад маань хоёулангийн амсаж үзчихэж хортой гэдгийг мэдэх хэрэгтэй болно. Тэнгүүд Möllerийн mimicry нь би улаан гэд нэг шувуу намайг идээд мэдчих юм бол хортой гэдгийг мэдчих юм бол бусад маань бас улаан болчих юм бол бүгдээрээ хортой гэдгийг тэр шувуу мэдчихнэ. Заавал идэж үзэх шаардлагагүй. Bates-ийн mimicry нь болохоор хоргүй байсан ч гэсэн хортойгоо дүүр ачих юм бол. Тийм ялгаатай тийм л. Тий одоо хортой юм шиг харагдаж энэ төр тий. За энд эрлэзэлч бол одоо бас чухал үүрэгтэй байдаг юм аа. Одоо тийм өнгөнүүтэй байхад Heliconius-ийн зарим ойр төрөл зүйлүүд хоорондоо үржилт орж чаддаг. За үр дүнд нь хоёр зүйлийн хийний элементүүдийг хослуулсан эрлэз зэрвэхээ төрдөг. За эдгээр эрлэзүүд ихэвчлэн амьдрах чадвартай, зарим нь чааш үржих юм чадвартай байдаг тул гений урсгал зүйлүүдийн хооронд бодитоор ингэж явагддаг. За генийн урсгал гэдэг байгаа байхгүй тий. Энэ болохоор зүйлүүдийн хооронд одоо ингэж яг жинхнээсээ далавч руу ингээд одоо тий өнгө болж гардаг одоо гэсэн үг. За хамгийн гайхалтай нь Heliconius эргээхийн далавчны ихийг тодорхойлдог генүүд зүйлүүдийн хооронд шилждэг нь геномын судалгаагаар тогтоогдсон байдаг. За өөрөөр хэлбэл нэг зүйлд үүссэн өнгөний хээний ген эрлэзжилтээр одоо нөгөө зүйлд орж тархаж чадна гэсэн үг. Үүнийг дасан зохицлын генийн солилцоо гэж нэрлэдэг. За жишээлбэл Heliconius melpomene гэдэг нь ба одоо Heliconius sydney гэсэн өөр төрөл зүйлүүдийн хооронд эрлэзжилт нь явагддаг. За эдгээрийн далавчны хээ ялгаатай боловч зарим бүсэд холимог хээтэй бодгалууд ингэж илэрдэг хоёр зүйлийн тий холимог. За генетикийн шинжилгээ харуулснаар тодорхой хээний энэ генүүд нь хоёр зүйлийн хооронд шилжсэн байдаг. Ингэснээр нэг орчинд амьдардаг хоёр зүйл ижил анхааруулах загвартай болж чадна гэсэн үг юм аа. За энэ нь хувьслын маш чухал одоо үйл явдал ихэвчлэн зүйлүүд ялгархдаа генийн солилцоог хаадаг гэж үздэг. За харин Heliconius нь эсрэгээр амьд үлдэхэд шууд нөлөөлөх энэ зарим чухал дасан зохицлын генүүдийн зүйлийн хооронд чөлөөтэй шилжиж чадж байгаа ийм байдал юм аа. Одоо нөгөө зарим ген нь одоо нэг юм далд байдлаар биднэрт бол ингэж шилждэг шүү дээ тий. Тэгтэл яг энэ дэр бол ингэж шууд гарч байгаагаар их өрмөц юм байна. За өөрөөр хэлбэл зүйлүүд тусдаа хэвээр боловч тодорхой шимжийг хамт хуваалцах чадна гэсэн үг.
Мөн эрлэг зэжилт нь шинэ хээ үүсгэх их үүсвэр болж чадна. Зарим эрлэг зэрэгийн далавч хоёр зүйлийн элементүүдийг хослуулсан юм өвөрмөц загвартай байдаг. Хэрэв энэ хээ махчин танигдах давуу талтай бол шинэ өнгийн хэлбэр популяц тогтож чадна. За иймэрхүү эрлэг зэжилт нь өнгийн хувьслын шинэ чиглэлийг бас нээж чаддаг. За Хеликонос эрүүхэнүүдийн түүх нь эрлэгжилтэнд хувьслын саад биш харин заримдаа хурцхуур болтгийг болж байгааг ингээд шууд ил тод харуулж байна. За өнгөнийхээ амьд үлдэхэд шууд нөлөөлөх шинж зүйлүүдийн хооронд генээр дамжин тархаж байгаа гэсэн. За энэ нь байгаль дасан зохицлын генийн солилцооны сүлжээ оршиж болохыг илтгэж байгаа. Ийм тод эрүүхийдний даалгавч ч шууд илтгэж байгаа учраас за иймээс Хеликонос эрвэхээ эрлийц нь өнгө холилдсон гоё эрвэхээ гэхээсээ энэ дасан зохицлын генийн зүйлүүдийг хооронд нь шууд дамжуулж хувьслыг хурцсаж чаддгийг харуулсан тод жишээ байдаг. За ширэнгэн ойд дунд нисэх Хеликоносыг харахад бид нэг зүйл нисэж буй бас за харин генүүд зүйлүүдийн хооронд ингэж урсаж байгаа. Ген урсаад байна. Энийхээ даалгавч руу гэдэг шиг. Өнгийн бодог нь даалгавч руу нуурсаж байна гэдэг. Энэ зүйлийг харж байгаа гэж ойлгож болох нэ. За одоо энэ хамгийн сүүлд ярих гэж байгаа энэ түүх бол одоо энэ шоргоолжны тухайн нэр бол бүр энэ science сэтгүүл буюу яг энэ шинжлэх ухаан амьтны ертөнцийн одоо хамгийн том сэдвээр хамгийн том магазин дээр гарсан маш юм сонирхолтой жишээ байгаа. Нэг ихээс хоёр өөр зүйлийн бодгол төрөх. Тийм эрлэцжилт. За Испаний хуурай чулуурхаг нутагт жирийн бор шоргоолжны үүр харагдана. Гэвч энэ үүрийн дотор маш ховор бараг бүр хамгийн өвөрмөц генетикийн систем ажиллаж байгаа. Энд нэг хатан шоргоолж хоёр өөр зүйлийн үр төлийг төрүүлж чаддаг. Одоо урна гэдэг хүнээс нэг хүн гарснаа нэг сармагчин бас гарч ийн гэдэгт л адилхан гэсэн. За. Эдгээр хоёр шоргоолж бол хоёр өөр зүйл. Гэхдээ ах дүүс. Учир нь ижлэгэн ихтэй. Ээж нь нэг. Энэ яаж боломжтой байна вэ? Нэг их өөр зүйлийн үр төлөв төрүүлж чадна гэж үү? Тэр тусмаа бүр тухайн нутагт огт байдгүй зүйлийн хэрэг. Уг нь та ингээд огт сармагчтай үржилт ороогүй мөртлөө сармагчны зулцах төрүүлээд байсан үг. Сицилид судлаач бүр яг ийм зүйлийг илрүүлсэн. Тэгээ тэндээс гарсан хоёр эр шоргоолж генетикийн хувьд өөр зүйл байгаа. Нэг нь ихтэйгээ адилхан Mesor ibiricus. Харин нөгөө нь Mesor stractor. Энэ хоёр зүйлд ойролцоогоор бүр 5 сая жилийн өмнө салж тусдаа хувьсан юм шал өөр зүйлүүд. Гэтэл тэд нэг ихээс төрсөн ах дүүс байж болоод байна. За ийм үзэгдлийг xenoparity гэж нэрлэдэг. Энэ нь грек хэлнэлэндээ бол xeno гэдэг нь гадаад харь гаралтай гэдэг утгатай. Parity гэдэг нь төрөх гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл ер нь харь гаргийн юм төрүүлээд байна гэдэг тийм үзэгдлийг хэлж байгаа. За шоргоолжны шоргоолжны нүрсийн систем ер нь өөрөө их өвөрмөц байдаг. Зарим зүйлд хатан шоргоолж маань өөр зүйлтэй албаар нийлж эрлиз ажилчин бүр ингэж албаар төрүүлдэг. Тийм эрлиз ажилчид нь илүү сайн ажиллаад байдаг. Одоо ажлыг илүү сайн хийдэг. Тиймээс эхэндээ судлаачид энэ Mesor ibiricus гэсэн тийм зүйл болж байна гэж таамагласан юм байна. Энэ албаар зүгээр нэг өөр зүйлтэй албаар үржээд сайн ажилчид гаргах гад ингэж юм гэж таамагласан. Тэгтэл судлаач одоо тэр багийг ахалж исэн Jonathan болон түүний баг Stractor гэдэг тэр нөгөө төрүүлээд байгаа зүйлийн ямар ч бодголыг олоогүй. Сицилид тэр бодгол нь бүр огт байхгүй. Тэд илүү олон сорьц ингээд цуглуулж бид нар ерөөсөө дээжээ хангалтгүй аваад байгаа юм байна. Энэ байж л таараа. Яахаараа байхгүй амьтны зулцганд хүрнэ гэжгээд ингээд хайгаад л. Тэгтэл угаасаа л байгаагүй. Тэгтэл зулцганд хүрээд байгаа. Тиймээс одоо энэ багийнхан юу юм бэ гэхээр шоргоолчнуудыг лабораторид авчираад гаднаас нь ямар ч эр шоргоолж ирэх боломжгүйгээр нөхцөлд ингээд ажилласан байна. Нууц авраг байсан юм болоо гэж. Тэгээд нэг гайхалтай зүйлийг илрүүлсэн нь Mesor ibiricus гэдэг энэ хатан өөрөө тусдаа зүйлд хамаарах эр шоргоолжныг төрүүлж чадаад байна. Та хизээч сармагчтай үржихгүйгээр сармагчинг төрүүлж чадаад байна гэсэн үг. За. Тэгээд энэ structure эрийг ингээд колончлж байгаа. Тэгээд олон шоргоолж бэлгийн бус аргаар ер нь үржих чадвартай. Ер нь заавал үржилт орохгүйгээр юм өөрөө өөрөөсөө гаргаад авах чадвар шоргоолжинд ер нь байдаг. Тэгээд ibiricus ч гэсэн муу юм чадвартай байдаг нь бол ингээд харагдаж байна. Гэхдээ маш онцлог юм нь өөр зүйлийн үр төлийг гаргаад байгаа. Маш тэр сармагчны одоо нөхөн үржихгүй одоо юу ч үдийн тэр юм надад ирээвэ. Судлаачдын үзэж байгаагаар энэ
эртээ урдын цагт Иберикус болон энэ Страктор хоорондоо юм үржилт орж ирсэн байх магадaltaй. Угаасаа өөр тайлбар олоход хэцүү шүү дээ. Одоохондоо яг ингээд бүрэн судлааг байгаа ч гэсэн энэ бол хамгийн дөхөөс таамаглал. Манай эхийн их гэсэн үг үү одоо өөрөөр хэлбэл энэ чинь нөгөө 2 сая жилийн өмнө ч үлээ 5 сая жилийн өмнө салцсан хоёр зүйл эртээ урдын цагт хоорондоо үржижил байсан. Тэгээд тэр үржижсэн тухайн үед үржижсэн тэр өөр зүйлийн генийг өөртөө шингээсэн. Хуурамчаар үйлдвэрлээд байна гэсэн үг. Тийм байна. Recessive ген буюу далд ген маягаар миний биед байж байгаа. Одоо танд асааж сармагчны тэр ген ингээ явж байгаа л гинт сармагч ингээ бөөндөөд байна гэсэн үг. Яана за. Эндээс Месер Иберикусийн үүрийн бүтэц ингээ тодорхойлж байна. Хэрв Иберикус хатан яг өөрийн зүйлийн эртээ нийлбэл гарсан үр төлн цэвэр Иберикус хатан болно. Харин Страктор эртээ нийлэх юм бол гарсан үр төлн ирлээц ажилчин болно. Гэхдээ бүр нийлхгүйгээр ч ингэж болоод байгаа шүү дээ. За ирлээц ажилчтан тэгээд илүү хүчтэй байдаг, тэсвэртэй байдаг болохоор ийм өөр зүйлийнхыг төрүүлж ирлээцжүүлж ингэж гаргадаг тийм зан төрх байт юм байна. Тэгээд ингэснээр ирлээцжүүлэлт нь одоо ийм шоргоолчнуудад маш их тийм ашигтай байдаг. За гэхдээ энд зүйл гэдэг ойлголтыг бас ингэж асуухад хүрэж байна. Яагаад гэвэл бидний зүйл гэдэг энэ ойлголт чинь хамгийн энгийнээр тайлбарлах юм бол зүйл Аагаас зүйл Аагийн үр төлөл төрнө гэдэг уг нь бол ойлголт байдаг. Гэхдээ урнаа гэдэг хүнээс сармагчин төрөд байж болоод шүү дээ. Амтны ертөнцийн шоргоолчны ертөнцид, урнаа шоргоолчны ертөнцид. Тэгэхээр энэ зүйл гэдэг ойлголтыг яг энэ тодорхойлолтоор нь байлгах нь зөв юм уу, буруу юм уу гэдэг юм биологчдыг юм эргэлзээнд оруулсан маш тийм сонирхолтой судалгаа одоо юм сайенс сэтгүүлд хэвлүүлсэн байгаамаа. Нэг ээжээс хоёр өөр зүйл гарч байна. За Иберийн шоргоолжийн бидэнд одоо энэ харуулж байгаа зүйл бол байгаль дээр зүйлүүдийн хил бидний боддог шиг тийм тод биш. Нэг их хоёр зүйлийг гаргаж байна. Нэг үүрэнд дотор хамтдаа оршиж амьдарч байна. Заримдаа ирлээцжилт нь юм алдаа биш, харин амьдрах стратеги болж байна гэдгийг харуулж байна. За ингээд бид Пизли бавгай, Кой Wolf, бабууны ирлээцжилт, Африкийн зан, заваан нугснууд, эрвэхэ шоргоолч гэдэг юм олон жишээг өнөөдөр дурдлаа. Тэгээ өшөө олон ирлээцжилт бидний мэдгч байд, мэдэхгүй ч байна зөндөө байж л байгаа. Тэгэд хамгийн гол нь яг энэ уур амьсгалын өөрчлөлтийн энэ дэлхийн 6 дугаар масс мөхлийн хамгийн хурдцтайгаар амьтад зүйлүүдийг бид нар устгаж байгаа энэ 90 цаг үед амьтад энэ хурдтай зэрэгцэн дасан зохицож амжихгүй байгаа. Энэ амжихгүй байгаа үед ирлээцжилт гэдэг энэ зүйл магадгүй шинэ боломж гэж магадгүй. Ирлээцжилтийн 90 үед бид нэр одоо амьдарч яж магадгүй. Тэр 2006 онд хамгийн ихний ирлээц баавгай харагдчихсан гэнгүүт тэрнээс цаашаа ямар хурдан олон ирлээцүүд бүртгэгдөө гэдэргээд яг бид нэр одоо ирлээцжлийн 90 үе ирж иж болох юм аа. Гэт энэ зүйл надаас да. Амьд үлдэх гэдэг нь гол нь тий. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтанд хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон эко үйлдэлийг ногоо оноо байгаль төрийн бас байгууллага маань нэвтрүүлж ажиллаа. Нэвтрүүлэг НТV Одондөр радио 107 83.3 гэсэн ослогоор та бүхэндээ хүрлээ. За өнөөдөр бас ирлиз за одоо ген тий одоо цагуур гэд маш олон сонирхолтой сэдвүүдийг ингэж бас нэг дор багтааж ярьлаа. Бас өргөжлүүлээд одоо тэ энэ талаар ингэж ярих юм бол бүр ингэ тухтай ярих юм бол маш олон сэдвүүдийг хөндөхөр байлаа. Тэгээд цогтойтой их баярлалаа. Хамтаа исэн амьтанд хайртай, амьтанд дуртай сонирхдаг бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн дугаараараа уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаажлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.